цэцэрлэгийн хоёр дахь өглөөний сэтгэлээр энэ да. Аа тийм үү. За. Өглөө 8:30 төгөө сая 11:30-д авч байгаа юм одоо. Тэгээд манай охин чинь өмлөхөж бас нэг сайн сураагүй байхгүй юу. Тэгээд нөхөртөө бол хөл оруулагчинд хүүхдээ ер нь хийхгүй өмлөхүүлнэ гэсэн бодолтой байдгийг. Гэсэн чинь өглөө аваад шууд нөгөө хөлд оруулагчинд ингээд тавьчихж байгаа байхгүй юу менежер дээр. Тэгэл тэр нь хараад жоох ингээ өрөвдсөн л доо охиноо. За ер нь л хөлд оруулагчдын дээр тавиал орхичоод байх юм байна да гэсэн бодол байсан. Өчтөр бол унтах цагтаа унтаагүй байлээ. Өнөөдөр бол унтах цагтаа унтсан байна. Сая ирж авсан чинь унтж байгаас ирсэн гэлэг чинь. Тэгээд хүн харахаараа уйлаад хүн харахгүй ингээд тоохгүй байвал уйлахгүй байна гэж сая багш нь хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд ер нь жоохон нүүрэхгүй байгаа юм байна ч юм үүдгүй. Нэг жоохон нэг тиймэрхүү бодлоор ер нь бол орж ирж ил байна. Сүү бол гүүгүй юм шиг байна. Миний өгч явуулсан сүү тэр чигээрээ байна. Авокадо энэ савнд нь хийж өгч явуулсан. Авокадоноос бол жоохон идсэн юм шиг байна. Ус нэмж хийсэн байна. Тэгэхээр ус уулгасан юм шиг байна. Гэл нэг юм. Хүүхдээ ажиглаад тэгэл өгч явуулсан юм ажиглаад ер нь хүүхдээ хэр байгааг гадарлаж байгаа юм л та. Өрсөн памперсын хойс солиогүй байна. Цэцэрлэгний юм явах гэдэг юм шиг ирээд идэг нүцтэй. Өөрөө гойж өчөдтэй. Тэгээд 3 цаг болж байгаа болохоор памперсын солиохны шаардлага гараагүй байх. 2 цаг өдрөөс сэтгэх юм бол жоохон өрөвдсөн л өрөвдөж илээ. Ер нь өрөвдөн л дөө яаж ч утсан. Хүүхдээ ингээд цэцэрлэгт хөгчин жоохон сэтгэлийн хад шаардсан шүү дээ. Ааваас нь ч вэ, ээжээс нь ч вэ. Хүүхдээс нь ч гэсэн амар их төвчээр бас шаардна. Цэцэрлэгт бол уусаа цэцэрлэг шүү дээ. Яаж гэршгэн байх вэ? Тийм ээ. Уусаа гэр цэцэрлэг хоёр өөр гэдгийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ээ миний. За. Гэртээ. За. Яа. Шино. Хүлмэл. Өгсөн дэлий байна. За гэртээ хари. За өнөөдөр цэцэрлэгийнх нь 2 дахь өдөр байсан шүү дээ. Тэгээд би охиноо авахдаа үнэхээр жоохон ингээ өрөвдлөө. Манай охин яж хат нь хоолоо бага иддэг болохоор би бол ингээд охиноо хооллохдоо 10-20 минут бараг араас нь уулж цуулж ингэж гуйж босгож хэвдүүлж сууж янз бүрээр ингэжээж арай гэж нэг хоол өгдөг байхгүй. Тэрнээс манай охин зүгээр нэг газраас суугаад ингээд доктортой ингээд амар их идэх хэвээр хэмжээрээ хоол бол иддэг хүүхэд бол биш байхгүй юу. Курами. Би ингэ шилэнд авокадо хийгээд өгөө явуулсан чи тэрийг нэлээд бага идсэн байсан. Тэгээд сүү уулгаагүй байсан. Тэгэхээр миний бодлоор манай хүүхд ер нь ингээд удаан 3-аас олон цагаар цэцэрлэг дээр нь байлгал ингээд өлсгөөр шинжтэй байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ бол яалтчгүй цэцэрлэгийн ч юм уу багшийн буруу бол биш зэ. Манай хүүхдийн одоо хооллох онцлог тэгээд насан ч бага байна. Энэ бол оноос ингээд шилтгаалаад ер нь бол хинээг нь л ингээд сорьсон юм болж байгаа байхгүй юу. Яавал арай багшд нь ч амар тэгээд өгсөн хойноо ээж аавд нь бидний сэтгэлд ч амар охиноо ч гэсэн зутраахгүй байх вэ. Тэр багшийг би ингээд 8 сард өгт ингээд гуйгаад өгч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр багшийг ч гэсэн ингээд буруутгах бас арга байхгүй. Ямар ч тийм нөхцөл байхгүй. Би эндээс хувийн бэлтгэлийн сайн ээж өгөөд тэх юм бол тэр багш ч гэсэн өөрт нь ажиллахад арай амар байх гэж би бодоод тэгээ жоохон ChatGPT-гээс ингээд tips ингээд авмаар байгаа байхгүй юу. Яг 8 сартай хүүхэд цэцэрлэгт явуулна гэдэг нь аав ээжээсээ салах дурггүй том хүүхдүүдтэй байх сэтгэл зүгээрээ дарамттай мэдрэмж авдаг гэж шүү.
манай охин чинь анги дотор ганцаархан 8 сартай заяа. Бус хүүхдүүд нь бүгдээ ой 5 сараас дээшээ хүүхдүүд байгаа байхгүй юу? Өглөө 50 байлгах гэж шүү. Өглөөг нь амар гоё тайван эхлүүлэх хэрэгтэй байна л да. Сэтгэл санаа нь. Тэг юу шийдэж байгаа юм бэ? Ууртай нац тийм. Орой бүр тэрвэрэх, анхаарал хандуурлах, ээжийн үнэр дулаан мэдрэмж хамгийн их тайвшруулжтэй гинэ. Би бас түрүүн цэцэрлэгээс нь ирээд яг ингээд бүр өрөвдөөд байгаа юм чи охноо ингээд цэцэрлэг төхөөс тэгээд цэцэрлэгээс нь ирээд би ингээд бүх хувцсыг тайлаа, шав шалтан ингээд би эндээ нааж агаад хөхүүлээд унтуулсан. Тэгээ амар хөрхөн яг тайвшрах байх гэж одоо болоо эзнийг нь багшаас асуух нойр 50 байдалд нь анхаарах гэнэ. Яг л энэ бүх зүйл цаанаасаа ингээд ихийнхаа зүн совингоор хийгдэж байна. Тэгээд би яг одоо энэ бишийг хий сууж байна. Хүүхэд шүн уйлах, унтах дургуй болох шинж гарвал тасах үйл явц явагдаж байгаагийн шинж тайван хандаарай. Oh my god. Амар хэцүү байгаа за ингээд манай хүн бол шүнжэнгөө бараг мөөмөдж унтаж байгаа. Тэгээд шүн 1-2 цаг ингээд заавал ингээд сэрүүн байгаад тэгээд нөгөө нөхөр өтөрийг ингээд голтой игээд унтангууд хоёр тийшээ бит хоёрыг давж ингэж мөлхөөд тэгэл бит хоёр ч нойрондоо голтоо аваад тавина. Би чатахаараа ингээд хөхүүлэн тэнгүүд ингээл манай хүн унтахгүй заяа шүн бүр ингээ бүхэл бүтэн 1-2 цаг сэрүүн байцчих ингээ боддоо. Тэгэл үүрээр аягүй эрт сэрэн 5-6 гээ сэрчин тэгэл 7-8 хүртэл унтахгүй. Ингээл бит хоёрыг оролтоо голт өглөөл хоёр тишээ мөлхөж гараал ингээл амар хэцүү байгаа. Тэнгүүд энэ нь болохоор тасах үйл явц явагдаж байгаагийн шинж гэж бас хэлж юм л та. Хүүхдүүд бол бор хоолнд орохороо ингээд шүн сэрэхгүй ингээд шүнжэнгөө унтдаг болдог гэж би уул уншсан байхгүй юу. Манай хүн бор хоолойч сайн идэхгүй. Эцэгт нэг хажууд нь харьцуулах яг үеийнх нь найзууд болохоор маа найзууд хүүхдүүд болохоор дандаа эрэгтэй хүүхдүүд байгаад байна л та. Амар сайн хоолой идэ. Тэгэл манай охин ингээд амар муу хоолой идэнгүүд нь би бас тэрийг дагаад ингээд хямраад тэг хүмүүс хэлэхдээ болохоор хүүхд бол ер нь ингээд баг иддгийг эрэгтэй хүүхд бол арай ховдог байдгаа гэж хэлж байгаа ч гэсэн тэрэнд нь бүр итгэхээ аргагүй заяа. Би ч гэсэн хүүхдээ их ингээд идж байгааг уул ингээд хармаар байгаа хгүй юу. Тэгээ манай хүн бас ингээд туранхаач байгаад байгаа. Тэгээд тэр бас санаа зовоож байгаа. Нэг иймэрхүү юмнууд хийлж байна. Яа тийм байгаа нэ. Сүүнийх нь уулын сүүн өгч явуулаад л. За. Тийм байна. Ер нь бол айл болохоор гэрте байх хугацаанд нь ингээд хамт байгаа. За яг одоо бичлэг хийж явуулахаар нэг зурлахгүй шүү зэ. Ингээд хамт байгаад хүрлцээд өлсөөгүй байсан ч гэсэн ингээд мөөмийн нэдүүлэл нэм мөөмч бас ингэ тайвшруулж шүү дээ. Тийг хичээж байна. Маргааш өглөө цэцэрлэгтний явахт нь бас идэх юм ин өгч явуулаад багш нь сайн захиж хэлье гэж бодож байна. Ахяад хин дастлал өглөх байх би бол багшд нь ялч багшийг нь буруутгахын аргагүй л дээ. Тэгээд энэ цэцэрлэгийн аяллыг ер нь гурван талдаа амар байлгах хамгийн ингээд чухал ажлыг би л хийх юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй юу? Би л идэж уух юм сайн бэлдээд багшд нь сайн хэлээд тий. Оо манай хүүхд ингэж иддэг шүү. Энийг нь энэ цагт ингэж өгөөрэй гэж хэлээл тэгэх юм бол тэгэл oh my god. Хүүхдээ бас гэрт нь байх хугацаанд нь сайн халамжлаад орой унтахт нь хамар момор чих мэхнийх нар шар тасмас төрхийд адууны тасаар усанд оруулаа сайхан бие мийн тосолж өгөөд дархлааг нь дэмжиж тгий гэж бодож байна да. Одоогийн байдлаар. Өнөөдөртөө ерөнхийдөө ингээд болцгой бүгдээрээ